За төрөний үүсгэсэн регистрээрээ дахиад хайж шалгая. Хамаарал бүхий этгээд маань үүссэн байна. За одоо барьцаа хөрөнгийг үүсгэж үзцгээе. Барьцаа хөрөнгийг үүсгэхдээ барьцаа хөрөнгийн жагсаалт гэсэн шийдвэр рүү ороод за зээлийн гэрээний дугаар гэдэг дээр зээл дээр үүсгэсэн энэ зээлийн гэрээний дугаараа хуулж тавиад за барьцаа хөрөнгийн гэрээний дугаар дээр бөглөөд үл давхардах дугаар дээр бөглөөд барьцааны төрөл гэдэг дээр хавсралт 15 буюу annex 15 хараад барьцааны талаарх наривчилсан тайлбар гэдэг дээр тайлбараа бичээд үнэлгээ хийсэн огноо барьцааны нийт дүн гэдэг дээр 80 сая гэж тавьчээ. Барьцаалсан хөрөнгнөөс барьцаалагчийн шаардлагыг хангаж болох үнийн дээд хязгаар дээр 100 сая. За барьцаа хөрөнгийн хаягаа ингээд биччихнэ. Zip код үйл хөдлөх хөрөнгө хэсэг гэдэг дээр тийм. За бүртгүүлсэн хэсэг гэдэг дээр бүртгүүлсэн гэрчилгээний дугаараа бичээд улсын бүртгэлийн дугаар бүртгэгдсэн огноогоо бичээд за одтой хэсгүүдийг бүгдийг нь бөглөөд за энэ барьцаа хөрөнгийг шинээр бүртгэж байгаа учраас нэмэх гэдэг үйлдэлээ сонгоод хадгална. За өмнө нь хадгалсан файл дээр ажиллаж байгаа учраас холбогдох иргэд гэдэг хэсгийнхээ нэмэх үйлдэлийг засах болгоод хадгалаад за одоо мэдээг нийлүүлж үзье. За ингээд амжилттай барьцаа хөрөнгө маань